Сайн спортын залуусаа чи бэлгүүн мэдчилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэндээ би гэртээ маш хялбар аргаар нүүрс ус маш багатай уураг ихтэй шоколадны торт яаж хийх вэ гэдгийг харуулъя гэж бодлоо. Хамгийн гол орц нь бол энэ бор өнгөтэй ийм лазны шош байна. Яг монголоор яг ямар төрлийн шош, ямар нэртэй гэдгийг би хэлж мэдэхгүй байгаа болохоор та бүхэнд нэг сайн харуулъя гэж бодлоо. Энэ бор өнгөтэй лазараа ингэ байждаг. Энэ шошийг ашиглаад шоколадны торт бүгдээрээ хийцгээе. Энийн гол онцлог нь болохоор энэ 100 грамда 15 грам нүүрс устай байдаг. Тэгээд 100 грамда 7.6 грам уурагтай 0.4 грам тослог буюу ерөөсө бараг тос байхгүй маш бага хэмжээний нүүрс устай. Тэгээд 8 грам 7.6-аас 8 грам уураг ихтэй тийм шош байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ нэг лаазанда 250 грам шош орсон болохоор нийтдээ бүгдээрээ энд 37 грам нүүрс ус байгаа, 20 грам уураг байгаа, тэгээд 1 грам тос байгаа гэсэн үг. За бүгдээрээ одоо тортоо хийж эхлэе. Эхлэхийн өмнө юу ч гэсэн энийг усаар угаах хэрэгтэй. Тийм болохоор ийшээ би хийлээ. За ингээд шош маань усаар угаагдаа жоохон цэвэрлэгдэж байх хооронд та бүхэн өшөө юу хэрэгтэй гэж тайлбарлая гэж бодлоо. Бид нарт хэрэгтэй зүйл нь одоо зөвхөн нэг ширхэг банан, тэгээд нэг ширхэг өндөг. Банан ямар учиртай юм бэхээр банан одоо манай энэ тортных нь чихэр болох бөгөөд одоо банан дотроо байгалаасаа 4 төрлийн нүүрс ус агуулдаг. Одоо чихэрлэг буюу жижигхэн шууд шингэдэг тийм нүүрс усаас өксүүлээд маш удаан шингэдэг, маш удаан танд энерги өгдөг тийм нүүрс усыг хүртэл агуулсан байдаг болохоор маш их хэрэгтэй. Үүнээс гадна кали болон магнез ихтэй байдаг болохоор танд спорт хийдэг хүмүүст ялангуяа маш сайн зүйл гэсэн үг. Үүнээс гадна бүгдийг хольж сайн хутгахын тулд нэг ширхэг өндөг хэрэгтэй. Тэгээд нэг өндөг нь болохоор бас 7 грам уураг бид нарт өгнө гэсэн үг. Үүнээс гадна бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр baking powder буюу өсгөгч нундаг нэг уут хэрэг болно. Одоо энэ бол ингээд ерөнхий тортных нь орцсон гэсэн үг. Тэгээд өшөө жоохон шоколадтай амттай болгохын тулд яг цэвэр 100% какао нундаг. Одоо байгалийн нундаг ашиглаж болно. Энэ болохоор элсэн чихэргүй яг цэвэр нундаг гэсэн үг. Би өнөөдөр энэ тортыг хийхдээ ерөнхийдөө энэ какао нутгнаас маш бага хэмжээний буюу одоо нэг цайны халдварыг ч юм уу хэрэглээд тэгээд гэхдээ нөө тортоо өшөө уураг ихтэй спорт хийсний дараа идэхэд маш их аятайхан болгохын тулд Power Nutrition-ийнхаа шоколадны whey уурагнаас бас давхар нэмж хийх гэж байгаа. За бүгдээрээ одоо орцоо танилцуулж дууссан юм чи одоо тортоо яаж эхлэе. Хамгийн эхлээд хийх зүйл нь болохоор банана нухах хэрэгтэй. Банан аль болох шар талдаа байвал чихэр ихтэй бөгөөд зөөлөн гэсэн үг. За ингээ банан нь хучлаа. Одоо нэг өндгөө хийн. Одоо энэ хоёрыг сайдар хутгаж хойлох хэрэгтэй. За одоо ингээд энэ рүүгээ энэ шошоо энэ рүүгээ хийн. Одоо бас маш сайдар хутгах хэрэгтэй. Тэгээд одоо ууттай өсгөчөө хийн.
яг ийм цэвэр 9 чихэр ороогүй какао хэрэглэх юм бол маш зүгээр энэ дотроо зөвхөн 100 грамда 8 грамм нүүрс устай бөгөөд тийм маш эрүүл зүйл гэсэн үг. Тийм болохоор санаа зовлтгүй. Хамгийн гол нь зөв сонголтоо хийж авах хэрэгтэй. Ямар ч 9 чихэргүйг авах хэрэгтэй. Одоо бүгдийн иймэрхүү байдалтай байна. Ерөнхийдөө одоо бүгдийн сайтар хутгахын тулд багахан хэмжээний сүү хийх хэрэгтэй. За одоо миксерт хэл үлдлээ. За ингээд 100 маань ингээд бэлэн болоод та бүхэн харсан баг. Ямар ч гурил орохгүйгээр ингээд 100 маань бэлэн боллоо. Одоо үүнийг ямар нэгэн тортны формд хийн. Би болохоор энэ формыг сонгосон. Энэ болохоор 6 ширхэгтэй. Өөрөөр хэлбэл би энийг 6 хуваагаад өдөртөө одоо фитнес орохынхоо өмнө нэг 2 цагийн өмнө идээд фитнес орсныхоо дараа дахиад нэгийг идэхээр зориулж ингэж хуваахаар хийсэн. Одоо бүгдээрээ дахиад ямар орсон талаар жоохон макроны талаар ярих гэж бодлоо. Хамгийн гол нь одоо whey org-ыг бол би зүгээр нэмэлтээр хийсэн. Одоо энийг тооцохгүйгээр зөвхөн 250 г шош, нэг өндөг, тэгээд нэг бананыхаа тоог гарах юм бол энэ байгаа зүйл нийтдээ 60 г нүүрс устай, 30 г уурегтай, 6 г тостой. Одоо ийм эрүүл торт, шоколадны торт гэж ерөнхийдөө маш ховор баг. Тэгээд нийтдээ энэ нь болохоор 414 калоритай гэсэн үг. 414 килокалоритай бөгөөд энийг ингээд 6 хуваахаар нэг ширхэг нь ерөнхийдөө нэг 70 килокалорийн хэмжээтэй тийм торт болж хувирж байна гэсэн үг. Энэ формод бас дүүргээд хэрэггүй. Ягаад тэр өсгөж хийсэн болохоор энэ угаасаа өснө. Тийм болохоор формныхоо тал хүртэл нь хийхэд ерөнхийдөө хангалттай. За ингээд форм маань бэлэн боллоо. Одоо үүнийг 170 градус дээр 20-с 25 минут духовнд хийгээд гаргаж ирээд тэгээд бэлэн гэсэн үг. За ингээд 25 минутын дараа духовноос гарч ирээд иймэрхүү байдалтай байна. Та бүхэн анзаарч байгаа бох. Тэгээд би сая нэгийг нь гаргаж ирээд яг ингээд бэлэн болгоод тавьчлаа. Ингээд шоколадны торт маань ерөнхийдөө бэлэн болчлоо. Хэрвээ та бүхэн өшөө энийг гоё болгоё гэж бодож байгаа бол эсвэл сонирхолтой болгоё гэж бодож байгаа бол эсвэл ямар нэгэн спортлог хүмүүс нь өшөө ямар юм хийвэл зүгээр вэ гэдэг санал асуулт ирэх юм бол би жишээлбэл казеин буюу одоо удаан шин гэдэг уургийг жирийн байгалийн тарагтай холиод ингээд цагаан топпинг буюу цагаан соус хийсэн байгаа. Гэхдээ энэ дашрал хийхэд whey уурыг болон казеин уурыг заавал хийгээд явах шаардлагагүй. Зөвхөн какао нутгаараа хийхэд ч гэсэн маш гоё амттай болох тийм шоколадтай торт болж хувирна. Тийм болохоор тэрэн дээр та бүхэн заавал тийм уурыг нунтаг орж иж гоё амттай болно гэж буруу ойлгож болохгүй. Зүгээр яг би өөрөө хувьдаа спортоор их хичээлдэг болохоор өөртөө зориулаад яг энэ whey уурыг эндээ оруулаад одоо казеин уурыг энэ дээр нь хийгээд тэгээд одоо казеин уурга
дээр нь ингээд тусгаад ингээд ийм торт хийж идэхээр боллоо.